something lost and found. Can you Сайн байцгаана уу брэнд шүү дээ. За тэгээд өөрийнхөө туршлагаас хуваалцахад рекрутингийн 15% барихын тулд миний хувьд бол масс рекрутинг руу чиглэсэн арга хэмжээ уулзалт зохион байгуулж байгууллагуудаар ажилладаг. За мэдээж багийн идэвхтэй 70%-ийг барихын тулд ерөнхийдөө бүтээгдэхүүний өдөрлгүүд маш сайн зохион байгуулдаг байгаа. Хэрхэн яаж 15 барих вэ гэдэг дээр маш амархан. 15 барихын тулд ерөөсөө хийсэн рекрутээр таны багт ороод ирсэн, таны багийн гүн рүү ороод ирсэн байгаа тэр рекрутүүдийг бид нар мэрэгчсэн рекрут болгох нь хянж ажиллах хэрэгтэй. Тэр хүмүүстэй маш сайн нягт дагалдаж ажиллах нь аюул чухал байдаг. Тэгэхээр тэр хүмүүстэрээ бид нар хамгийн түрүүний арьс оншилгоо, каталогтай ажиллах, онлайн каталог түгээх гээд анхны мэдээллүүдийг аюул сайн өгч нягт дагалдаж ажиллах нь маш чухал байдаг шүү. Ингэж ажиллах юм бол бидний багаас олон рекрутүүд, олон мэрэгчсэн рекрутүүд, олон хувьдангууд ирээдүйн лидерүүд маань төрөх болно. Тэгээд та нартай амжилт хүсье. Сайн байна уу? Намайг Бориглын сан гэдэг. Тэгээд бидний амжилтын үзүүлэлт бол 15-70 байгаа. 15-70 барихын тулд би зөвлөхүүдтэй тусгай сандлыг аягүй сайн ашигладаг. За тэгээ мөн идэвхийнхаа 70-ыг барихын тулд 150, 250, 450 гэдэг борлуулалтыг дэмжиж байнга багийнхаа каталог болгон дээр одоо суглаа явуулж идэвхий бас дэмждэг байгаа. Сайн байцгаана уу? Батбаярын Номын Эрдэнэ байна. Манай баг рекрутинг болон бүтээмжээ өсгөхийн тулд каталог болгон проспектинг үйл ажиллагааг хийдэг. Проспектинг үйл ажиллагаа хийхдээ нэг төрлийн бүтээгдэхүүнийг дагнж хийдэг нь маш олон хэрэглэгчийг сонирхлыг төрүүлдэгээс гадна дараагийн уулзалтын хүлээлт үүсгэж чаддаг. Намайг Гамбатын алдармаа гэдэг. Миний хувьд бол 15-70 барих бол маш хялбар санагцсан. Яагаад тэгэхээр би багтаагаа өдөр бүр залуу дадлыг тогтмол 2-3 удаа 7 хоногт хийснээрээ тэгээд компанийнхаа идэвхтэй тусгай саналуудыг ашиглаж 15-70 барих нь бол маш хялбар байсан. Сайн байцгаана уу лидерүүдээ, та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд болохоор онлайн дээр болох Facebook группийн ажилуулан дээрээс нь рилсүүдийг хийж рекрутинг хийдэг байгаа. Ингэснээр надад маш олон хэрэглэгч нар мөн брэнд түвшүүд хамтарч ажиллаж байгаа. Сайн байна уу? Намайг Хөрлөтрийн уян гэдэг. Миний рекрутинг арга бол маш хялбархан. За би өдөр бүр хаалттай групп дээрээ шин соргон мэдээллийг тогтмол цагийн хуваарийн дагуу хүмүүстээ хүргэж шинэ хэрэглэгчтэй өөртөө татдаг байгаа. Сайн байцгаана уу? Намайг Сурын Цэрэн гэдэг 15-70 үзүүлэлтээ амжилттай барихын тулд мэдээж хэрэглэгчтэй маш их очиж ажилладаг байгууллагуудаар гэрээр нь гэх мэтчсэн маш их очиж хурц ажилладаг байгаа. Амжилттай ажлын нууцлал хүмүүстээр очиж ажилладаг байгаа. Сайн байцгаана уу? Намайг Гэлэгжимцэн Аян цэцэг гэдэг. Тэгээд өөрийнхөө амьдрал дээр бодитоор гарсан өөрчлөлтүүдээ хуваалцаад шинэ рекрутыг хийж чаддаг байгаа. Намайг Бямжавын Наран цэцэг гэдэг. Орчлон компанийнхаа зарлж байгаа идэвхтэй тусгай санал болон рекрутингийн тусгай саналыг ашиглаж багаа бүрдүүлэх нь чухал байдаг. Сайн байцгаана уу? Гаруутарчин Таня байна. Би өөрийнхөө дурлаж хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ лайв болон сторигоор бусдад хуваалцснаар рекрутингийг маш олноор хийж чаддаг. За сайн байцгаана уу? За намайг Санжаага Отхон цэцэг гэдэг. За энэ жилийн хугацаанд маш олон өсөлтүүдийг гарлаа. Энэ өсөлтүүд маань юу чухал байсан гэхээр 15-70 үзүүлэлт байна. 15-70 үзүүлэлтээ барихын тулд QR код ашигласан онлайн болон Zoom уулзалтуудад багийнхаа хүмүүсийг хамруулсан хамгийн чухал нь QR кодоор маш олон хэрэглэгчийг нэмэгдүүлснээр энэ олон боломжуудыг ашиглахад маш амархан байсан. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төвшингийн Долгормаа гэдэг. Тэгэд манай багийн хувьд болон миний хувьд болохоор проспектинг үйл ажиллагаа маш сайн явуулдаг. Бүтээгдэхүүнээр дамжуулан рекрутинг маш сайн хийдэг байгаа. За манай бизнесийн хамгийн гол амин сүнс зүрх тарих бол рекрут байдаг. Рекрут байхгүй бол юу ч байхгүй гэсэн. Тийм учраас бид нар өдөр бүр рекрутыг багаараа хэрхэн яаж рекрут хийх вэ гэдэг дээр шин санаанууд гаргаа ажиллах хэрэгтэй. За манай багийн хувьд бол рекрут хийж байгаа хамгийн гол аргачлалууд маань онлайн болон офлайныг хослуулан ажиллаж байна. Reels, story, янз бүрийн ивентүүдийг янз бүрийн орчин хийж хүмүүс рүү одоо хурж очиж ажиллаж байгаа. Бид нар каталогныхаа 21 хоногийн хугацаанд бол 7 хоногор хүмүүсээ идэвхжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллавал их зүгээр байдаг шүү. Хүлээж суудаг биш хурц очдог лидерүүд байгаарай гэж хүсье. Амжилт хүсье. Нийт зөвлөхүүдтэй бас хандаад 15-70 бол бидний амжилтын гол төлхөөр байгаа шүү. Тэгээд тийм учраас одоо компаниас дэмжиж байгаа боломж болгоныг одоо зөвлөхүүдтэй эдлүүлэхийн төлөө одоо ажиллах нь чухал шүү. Та нар маань шинэ хэрэглэгчдийг үүсгэснийхаа дараа хэрхэн захиалга хийх болон веб хуудастай хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгөөрэй. За мөн тэгээд хэрэглэгчдийнхаа групп руу нэмж оруулснаар тэр хэрэглэгчд маань дараагийнхаа мэдээллийг байнгын цаг алдалгүй авах болно. За онлайн орчинд ажиллах нь бол биднэрт маш олон Facebook дээр рекрут хийх, хэрэглэгчийг татах, Instagram найзуудаа нэмэх маш том боломжийг өгж байгаа. Тийм учраас өдөр болгон рилсийг та нартай хийгэрэй гэж уриалах байна. Та нар маань өдөр бүр хэрэглэгчтэй шин соргон мэдээллийг ирж хайж олсноороо
хэрэглэгчтэй өөртөө татах байгаа. Тэгээд энэ нь бол хамгийн чухал шүү. Та бүхэндээ хандаж хэлэхэд компаниас гаргаж байгаа тусгай саналуудаа алдалгүй ашиглаж байгаарай. Манайхан бүгд яг гэр QR кодоо маш олон хэрэглэгчид рүү дамжуулан хамтдаа олон боломжуудыг ашиглацгаая. Компаниас минь шинээр гарч байгаа онцгой бүтээгдэхүүнүүдийг өөртөө хэрэглэн мэдрэмжээс бусдад хуваалцж байгаарай. Бидний амьдралд гарч байгаа бүх өөрчлөлтүүдийг та бодитоо магадгүй таныг өмнө хэн ямар байсныг хинч мэдэхгүй учраас баримтжуулж тэр бодит үр дүнгуудээрээ бусдад хуваалцах юм бол таныг дагах хэрэглэгч болон шин таны амжилтын түүхийг харах лидерүүд маань орж ирдэг шүү. Тэгээд та нартай илүү их амжилтыг хүсье.